Өнөөдрийн бичлэг дээр бүсгүй зэн сэрхүү гэдэг номын гол санааг товчлон ярих болно. Номын зохиолч нь Япон зохиолч бичсэн байгаа. Төрөлтийн зөвлөхөөр 20 гаруй жил ажилласан. Яг энэ төрөлт болон эмэгтэйчүүд гэсэн энэ салбар дотор 10,000 гаруй эмэгтэйчүүдтэй тулж ажиллаж исэн ийм туршлагатай хүний бичсэн ном байгаа. За бүсгүй зэн сэрхүү номын гол санаа бол эмэгтэй хүн гэдэг эмэгтэй хүнийх нь яг биеинд нь цаанаасаа өгөгдчихсэн онцлогуд байгаа штэ тий. Одоо сарын тэмдэг ирдэгч гэдэг юм уу, хүүхэд төрүүлдэгч гэдэг юм уу, хүүхдэд хайрлаж өсгдөг, эрэгтэй хүнийг бодвол илүү сэтгэл хөдлөл өндөртөө байдаг, эрэгтэй хүнээс угаасаа л төрөлхийн илүү нарийнхан хоолойтой байдаг гэх мэтчлэнгээр эмэгтэй хүний биеинд нь өгөгдчихсэн өгөгдлүүд байгаа. Тэгээд эмэгтэй хүн яг тэр биеинд нь өөрөө угаасаа төрөлхийн өгөгдчихсэн байгаа тэр өгөгдлүүдийг одоо сул тал гэж үзэх ч юм уу дараад эхлэх юм бол аз жаргалтай байж чадахгүй мэн. Эсвэргээрээ тэр өгөгдлүүдийг бүр хүлээж аваад зүгээр ч нэг хүлээж авах биш бүр хайрлаад талархаад тэр өгөгдлүүдээ яг өгөгдлийнхэн дагуу ингээ гадагшлуулах юм бол аюу аз жаргалтай амьдрах боломжтой байна л да. Жишээ нь номын зохиолч бол ингээ 20 гаруй жил 10,000 гаруй эмэгтэйчүүдтэй тулж ажиллаад явж байхад одоо яг өөрийгөө чөлөөлж аз жаргалтай тайван байдаг эмэгтэйчүүд бол илүү хурдан жирэмсэлдэг ч юм уу одоо төрсөн жигсэн төрхийн хүндлэг багтаа байдаг гэх мэтчлэнгээр эмэгтэй хүн бол тэр өгөгдлүүдийг яг байгалийнхын дагуу одоо эмэгтэй хүмүүс бол эрэгтэй хүнийг бодвол илүү сэтгэл хөдлөл өндөртөө шүү дээ тий. Тэнгүү тэрийгээ сул тал гэж үзэх биш яг өөрт нь өгөгдчихсэн тэр давуу тал онцлог учраас тэрийг яг байгаагаар нь илүү их гадагшлуулах тусмаа илүү аз жаргалтай байдаг эмэгтэй энерги нь эмэгтэй зүүн савны илүү их өсдгөө гэсэн байлээ. Тэгээд энэхүү номон дээр бол тэр эмэгтэй энергиудын яг онцлог нь юу юм? Тэр онцлогуудыг тэг гадагшлуулахын тулд яах ёстой юм бэ гэдэг талаар бичсэн байлээ. За ихэнхлээд бол яг энэ эмэгтэй зөнг сэрэхийн тулд хамгийн түрүүнд нэгдүгээр чухал зүйл нь бол бүх зүйл суллан чөлөөлөхөөс эхэлнэ гэсэн байлээ. Суллан чөлөөлөх буюу одоо тайвширхаас эхэлнэ гинэ. Яагаад тэгэхээр эмэгтэй хүн гэдэг яг байглаасаа өгөгдчихсэн онцлог нь бол одоо хайрлах юм байна л да. Хайрлах, инхрийлэх, халуун дулаан байх, одоо бие дотроо бүр ингээд хүүхдийг бий болгоо байжуулах гэх мэтчлэнгээр эмэгтэй хүний гол онцлог бүр хамгийн том давуу тал нь бол айгүй сайн эрэгтэй хүмүүсийг бодвол хайрлаж чаддаг, асарч чаддаг. Энэ нь хамгийн том онцлог юм байна. Тэгэнгүүт энэ онцлог нь хизээ гарч ирдэг вэ гэхээр бие сэтгэл нь тайван байгаа үед гарч ирдэг. Тэгэнгүүт орчин үеийн нийгэмд бол одоо эрэгтэй эмэгтэй гэсэн ямар ч хүүсийн ялгуурлахгүй бид нэр ингээд өрсөлдөж байгаа шүү дээ. Тэгэд эрэгтэй хүмүүс бол тэр өрсөлдөөн донд өөрийнхөө одоо авяас чадвартай гэдгийг нийгэмдэр ч юм уу компани ч юм уу ажил дээрээ баталж байхад бол эрэгтэй хүний эрэгтэй энерги нь бүр өсөөд бүр аз жаргалтай болж байгаа юм байна. Харин эмэгтэйчүүд бол байглаасаа гоё тайван байгаа, тайвшрах тусмаа хайрлаж инхрийлэх, халуун дулаан илдэг байх гэсэн тэр энерги нь гадагшлах ёстой байтал бид нэр ингээд өрсөлдөөнтэй нийгэмд ороод эхлэнгүүт эмэгтэй энерги нь дараагтаад эхэлдэг. Тэгээд одоо карьер хөөгд аз жаргалтай байж болох ч гэсэн эмэгтэй энерги ингээд дарж байгаа учраас бас ингээд бүрэн аз жаргалтай байж чадахгүй байгаа мэл да. Тэгвэл одоо Япон улсад бол эмэгтэйчүүд Монголд арай тийм байхгүй хаа. Номын зохиолч маань Япон болохоор Японд бол зарим эмэгтэйчүүд нэг сарын тэмдэг ирүүлдэггүй тийм им уудаг гинэ. Яагаад гэвэл илүү завгүй ажилтай байхад нь тэр нь саад болоод байгаа учраас тэрийг ирүүлдэггүй им хүртэл уугаад ингээд эмэгтэй гэсэн өгөгдлөө бүр дараад ийн гинэ. Тэнгүүд номын зохиолч маань болохоор гэхдээ орчин үед одоо бид нэр эмэгтэй энерги тэгвэл сэрэхийн тулд эмэгтэй зүүн савингоо сэрэхийн тулд ажил дээр ингээд өрсөлдөөд иж болохгүй юм байна гэсэн юм угаасаа байхгүй шүү дээ тий. Тийм учраас номын зохиолч маань эмэгтэй хүн та тэр эмэгтэй энерги ингээд илүү аз жаргалтайгаар илүү ингээд гадагшлуулангаа ажиллаа хийхин тулд яах ёстой вэ гэхээр тогтмол та өөрийгөө суллан чөлөөлж авах ёстой. Одоо зүгээр ингээд ажил дээр ингээд өрсөлдөөн болж исэн ч гэсэн тий энэ бол яг ингээд дайн биш ээ гэдгийг өөртөө ойлгох нь шүү дээ тий. Би ингээд ажиллаа сайн хийвэл болоо ч юм уу карьер маань ингээд цаашаа явж гинэ гэж ямар тач өөртөө энэ ингээд нийгэмдэр өрсөлдөж байгаа энэ зүйлсүүд бол би бүр ингээд санаа зовоогоод байнга ингээд чилээгээд ах асуудал биш ээ. Би тайван байж болно гэж өөрийнхөө биеийг тогтмол суллан чөлөөлж тайвшруулах ёстой юм. Тэгвэл одоо нөгөө эмэгтэй энерги гэж айгүйх яригадаад байгаа шүү дээ тий. Гэхдээ тэр эмэгтэй энерги чинь та хэрвээ ингээл ийм дайнд орж байгаа юм шиг байдалтай байгаа сэтгэл зүй чин бие махбод чин тайван бос байгаад ах юм бол тэр нь хизэж гадагшлахгүй юм байна. Тийм учраас өөртөө тогтмол тайван байж болноо. Бүх зүйл сайхан байна ч гэдэг юм уу тий. Өөртөө ингээд өөрийгөө цааш ингэж та тайвшруулах хэрэгтэй юм байна. Тэгтгүүгээр нөгөө эрэгтэй хүмүүсийг дагаалах юм бол эрэгтэй хүмүүс чин дайн тулаанд орох тусмаа, өрсөлдөх тусмаа, өөрийгөө батлах тусмаа, хажуудах байгаа нэгнийг доош нь хийх тусмаа баг эрэгтэй энерги нь өсч идэм байж тээ. Тэнгүүд эмэгтэй энерги гэдэг чинь бол нөгөө хайрлаж, хамгаалж, инхрийлэх учраас би бинийгээ доош нь хийн гэдэг бол эрэгтэй энерги давмгаалцны шинж юм байна. Өсөлдөн гэдэг чинь тий. Харин эмэгтэй хүмүүс бол би бинийгээ дэмждэг, дээш нь ингэж өргөдөг, хайрладаг, гамандаг энэ бол эмэгтэй энерги юм байна шүү дээ. Тийм учраас тэрийг нөгөө ингээд дарахгүй тулд та өөрөө нэгдүгээрт бол тогтмол өөрийгөө ингээд тайвшруулж бүх биеэ суллан чөлөөлж гой булчингуудаа суллаж амраах хэрэгтэй юм. За эмэгтэй зөнг сэрэг хоёр дахь зүйл бол нуугдах гинэ. Нуугдахдаа ялангуяа одоо сарын тэмдэг ирсэн үеэр илүү их нуугдвал зүгээр юм аа л да. За нуугдна гэдэг
нь ер нь бол илүү их ингээд дотогшоогоо өнгөж өөртөө илүү их жоохон цаг гаргана гэсэн үг шүү дээ тий. Тэгээ сарын тэмдэг гэдэг бол бидний биеийн цэвэрлэгээнээс гадна бас сэтгэл зүйн ч гэсэн цэвэрлэгээ сарын тэмдэг ирж байгаа үед явагдчихэд юм байна. Нөгөө дааврын хэлбэлцэл болол зарим эмэгтэй хүмүүс одоо их эмзэг болдог, мэдрэмтгий болдог гэдэг шүү дээ тий. Тэр нь бол ингээд дааврын хэлбэлцлээс болоод бидний сэтгэл зүй ч гэсэн оюун бодол маань ч гэсэн цэвэрлэгдэж байгаа үе юм байна. Тэгээд тэр үед одоо сарын тэмдэг ирсэн байгаа үед бол жоохон бие өвтгөхөөд идэг, жоохон ядрах гад идэм байх. Тэр нь өөрөө бие махбод маань цэвэрлэгээ явуулж байгаа учраас жоохон амраатгаач. Чи жоохон ингээд жоохон санаа зовхгүй ч юм уу, жоохон хөдөлгөхгүйгээр ингээд жоохон амраад өгөх юм бол би ингээд дотоод бие организм маань тий хангалттай ингээд оюун бодлыг чинь, сэтгэл зүгийн чинь, энэ бие махбодын чинь хорийг нь гадагшлуулад энэ бие чинь ингээд 1 сар ачаалалцсан бие чинь сайхан илаашруулмаар байна гэд тэр ядраад байгаа, өвдөөд байгаа тэр дохиочин чи жоохон тайван ингээд амраатахта би ажиллаадах яа гэсэн дохиог өгж байгаа юм байна. Тийм учраас нуугдах гэдэг нь тэр сарын тэмдэг ирж байгаа үед болж игэл гоё ингээд өөрийгөө жоохон амраагаад өөрийнхөө дотогшоогоо чиглээд дотоод үйл ажиллагаа маань явагдаж байгааг ингээд байгаагаар нь хүлээж авах юм байна. За тэгээ сарын тэмдэг ирж байгаа үед нөгөө сэтгэл зүй тавгүй болдог ч юм уу, уйлдаг ч юм уу тиймэрхүү зүйлсүүд илэрж байгаа тохиолдолд бүгднийг яг сайхан байгаагаар нь гаргах юм байна. За номын зохиолч бол хүүхдээ хичээлд нь явсныхан дараа ванта усандаа ороод заримдаа уйлдаг гэвчсэн байгаа хгүй. Тэгэхээр эмэгтэй хүн гэдэг бол угаасаа төрөлхийн байглаасаа эрэгтэй хүнээс илүү сэтгэл хөдлөл өндөртэй, зүүн совин, мэдрэмж, юм санаа зовдөг тий. Тэр нь бол угаасаа л эмэгтэй хүний байгалийнхын тэр өгөгдөл. Тэгээ ялангуяа тэр сарын тэмдэг ирсэн байгаа үед бол бүр хэлбэлцээд хэцүү байдаг учраас энэ үеэр бол та тэр өөрөө биеэ илаашруулахын тулд тий бүр дахиад нэг гоё 1 сар ирч хүчтэй амьдрахын тулд тэр хугацаандаа бол сэтгэл хөдлөлчин хэлбэлцэх ч юм уу тиймэрхүү зүйлсүүд гарах юм бол бүгднийг яг байгаагаар нь даралгүйгээр гадагшлуулаарай гэсэн байлээ. Тэгээд номон дээр бичснээр бол айгүй гоё мэдрэмж юмыг одоо ингээд зүүн совинч гэдэг юм уу те энэ чинь айгүй том давуу тал юм байна шүү дээ те тэгэнгүүт эрэгтэй хүмүүсийн хувьд бол илүү ингээд логиктой сэтгэдэг ч юм уу тэр нь давуу тал байдаг те тэгэнгүүт эмэгтэй хүмүүс одоо орчин үеийн нийгэм дээр бол мэдрэмжээ яриад ах юм бол болохгүй шүү дээ те тэнийг юм шиг мэдрэмжээ ярьдаг нөгөөдөл нь эрэгтэй хүмүүс нь амар логиктой баримттай яриад тэрнийх нь хажууд мэдрэмж яриад хаар сонирн байж болох ч гэсэн энэ бол эмэгтэй хүний бүр давуу тал яагаад гэдгээ логикоор тайлбарлаж чадахгүй байгаа ч гэсэн мэдрээд байна. Яагаад гэдгийг мэдэхгүй ч гэсэн энэ сайн юм шиг байна, энэ муу юм шиг байна гэд мэдрээд байгаа нь тэр нь өөрийнх нь амар том давуу тал нь ингэнэ. Тэгэхээр тэр зүүн совин мэдрэмж гэдэг зүйлсүүдэд дарахгүй тул өөрийнхөө дотоод руу өнгийгөөд тэрийгээ сайн гадагшлуулах хэрэгтэй байна. Гадагшлуулахдаа номын зохиолч маань бичиж болно, сэтгэл хөдлөлүүдэд бичиж болно, зургаар илэрхийлж болно, эсвэл ингээд жижигхэн ингээд гараараа ингээд янз бүрийн юм хийжиж болно, гар урлын юм хийжиж болно. Ингээд ямар нэгэн байдлаар ингээд гадагшлуулах хэрэгтэй шүү. Энийг дарж болохгүй шүү. Энэ бол 2 дахь арга гэсэн байна. 3 дахь нь болохоор газар их шиг бүгдийг хүлээж аваарай гэсэн байлаа. Газар их шиг бүгдийг хүлээж авна гэдэг нь болохоор одоо ямар ч хүн байсан те эмэгтэй хүн гэдэг бол одоо эрэгтэй хүн хоёрын онцлог бол эмэгтэй хүн эрэгтэй хүн хоёр нэг бүлэг дотор байгаа бол эрэгтэй хүний энерги ген гэдэг бол өөрөө тэр бүлгийнхаа ахлагч нь манлайлагч нь тэр бүлэг дотор хаана нь болохыг хүсдэг нь эрэгтэй хүн юм байна. Тэгээд бусад хүмүүсийг өрсөлдөгчдийгөө та нар чадваргүй би бол чадвартай шүү гэд өөрөө чадвараа батлаад тэр бүлэг дотроо нэгт орох нь бол эрэгтэй хүнийг ад жаргалтай болгож идэг тэр бол эрэгтэй хүний ген юм байна шүү дээ. А эмэгтэй хүн бол тэр байгаа бүлэг дотроо уур амьсгалыг гой халуун дулаан болгож идэг байгаа хүмүүстэйгээ өрсөлдөгч чи чадахгүй би чамаас илүү гэх нь эрэгтэй. Харин эсрэгээрээ чи ч гэсэн чадна, чи ч гэсэн гоё гэж байгаа хүмүүсийг услах нь эмэгтэй энерги юм байна. Тэгэнгүүт одоо бид нар одоо мэдээж эмэгтэй хүн ч гэсэн карьераа хөөгөл би ч гэсэн илүү чадвартай гэл ингээл гоё өөрийнхөө чадварыг батлах нь олол ад жаргалтай байх үндэс шүү дээ тий. Гэхдээ намын зохиолч маань бол яг тэгээд явчих юм бол нөгөө бүрэн ад жаргалтай байх чадхаа болчих юм байна. Тийм учраас гоё магтах, дэмжих, хажуудаа байгаа хүмүүсийг доош нь хэлгүүгээр тэднийг бүр услаж, байжуулж, ургуулах нь миний мөн чанар төрлөх тэгээд бүр эрэгтэй хүнд заяагдаагүй бүр юм том давуу тал шүү гэдгийг ойлгож энэ газар их шиг бүгдийг хүлээж авна гэдэг нь хүмүүсийг ингээд хайрлаж гоё услаж босгон байгуулах юм байна. Тэгээд та өөрөө бусд хүмүүсийг босгон байгуулад, услаад, магтаад, жоохон халамжлах тусмаа өөрөө нөгөө нэг гадагшлах ёстой таны эмэгтэй энерги тэр зүйл чинь гадагшилж байгаа учраас бүр гоё эмэгтэй энергийн сэргээд бүр гоё эмэгтэй зүүн совин сэрэх юм байна. Тийм учраас эмэгтэй хүний өгөгдөл гэдэг бол байгаа орчин тэр зүйлсийг халуун дулаан болгож хүмүүсийг юу н услаж байжуулах нь эмэгтэй энерги гэдгийг санах хэрэгтэй байна. За дөрөвдөх арга нь болохоор энэ бас айгүй хөөрхөн арга байсан. Энэ бол эмэгтэй хүний сахиустай болоорой гинэ. За сахиус гэхээр ямар нэгэн шашны зүйл биш гэсэн үг шүү дээ, тий. Сахиус гэхээр болохоор номон дээр бол илэрхийлж байгаагаар одоо жишээ нь ямар нэгэн энэ хувцас өмсгөрөө би аюугаа өөртөө ихтэй болдог ч юм уу. Энэ хувцас өмсгөрөө би
өөртөө ихтгэлгүй болдог ч юм уу те. Энийг өмсөхөр би нэг азгүйтэй байдаг, энийг өмсөхөр би азтай байдаг гэдэг ч юм уу, нэг хүмүүсийн нэг ихтгэл өнөшөл байдаг штэ. Тэрэн шиг өөртөө зориулсан тийм эмэгтэй хүний сахиустай болоорой гэж лээ. Энэ сахиус нь болохоор юу ч хийж болно, балч хийж болно, ном ч хийж болно, уруулын бодогч хийж болно те. Үсний нэг жижигхэн хавчаарч хийж болно. Гол нь та үсний нэг хавчаартай боллоо гэхээр тэр хавчаараа зүүнгүүтээ өөртөө би гойстой эмэгтэйлэг зүүн совингоо сэргээдэг, өөртөө таарсан тийм гой сахиусаа зүвчлээ. Тийм учраас одоо миний гой эмэгтэй зүүн совин бүр илүү сэрж байгаа. Би яг гой өөрийнхөө цаанаасаа өгөгдсөн төрлөх мөн чанараараа одоо амьдрах болно гэл. Тэгэл тэр нэг хавчаараа ч юм уу зүүнгүүтээ яг тэр эмэгтэй хүнийхээ муудэнд орч чаддаг. Тийм нэг сахиусыг өөртөө зориулж хийгээрэй гэсэн байлээ. Тэгэхээр тэр сахиус нь бол юу ч хийж болно, балч хийж болно тий. Энэ балаараа бичиж явахдаа би аюу гой миний бүх зүйл сайхан байдгаа гэсэн тийм сахиустай болж болох юм байна. За 5 дахь нь болохоор ягаан, бүдэг ягаан өнгийн нэг зүйлтэй болоорой гинэ. Бүдэг ягаан тийм зөөлөн ягаан өнгө гэдэг бол өөрөө эрэгтэй хүмүүс бол баг өмсөж чаддгүй, хэрглэж чаддгүй тийм өнгө штэ тий. Тэгэнгүүт тэр зөөлөн ягаан өнгө нь өөрөө эмэгтэй хүний зүүн совинг сэрээж идэг өнгө гинэ. Тийм учраас номын зохиолч маань та өөртөө зориулаад заавал нэг ширхэг тийм зөөлөн ягаан өнгийн нэг хэрэгсэлтэй болоорой гэсэн мэлээ. Тэр нь хувцас ч байж болно, утасны кейс ч байж болно, юу ч байж болно тий. За хамгийн сүүлийнх нь одоо энэ бас айгүй хөөрхөн. Одоо эмэгтэй хүн чинь нөгөө нас ахихаа хэрээр эмэгтэй хүн ч гэлгүй эрэгтэй хүн байсан гэсэн яг адилхан штэ тий. Бид нэр нас ахихаа хэрээр одоо өдөр хоног өнгөрөх тусам урт хожид үзээгүй юмнуудаа үзэж байгаа штэ тий. Одоо эмэгтэй хүмүүс бол гэртээ амьдарч ирсэн аа, хүнтэй суухаараа хамтын амьдрал гэдэг зүйл эхэлнэ. Тэгснээ эхнэр болж гин, ээж болж гин, тэгснээ бүр дараа нь цэвэршилт болж гин, эмээ болж гин, цэвэршиж гин гэх мэтчлэнгээр ингээд урт хожид үзээгүй юм зүйлсүүдийг үзэж байгаа штэ тий. Тэнгүүд намын зохиолч маань болохоор энэ ингээд насны онцлогт бүгдээрэнд нь ингээд өөр давуу болон сул талууд байдаг аа. Тэгээд энэ ингээд насны онцлогтоо тохирсон энэ өөрчлөлтүүдийг та айгүй гой талархалтайгаар хайрлаж хүлээж аваарай гэсэн байлээ. За бүр цэвэршилт гэдэг зүйлийг ч гэсэн талархалтайгаар хүлээж аваарай. Урд нь бол та ингээд залуу байж үзсэн шүү дээ тий. Тэгэнгүүт цэвэршилт гэдэг зүйлийг ч гэсэн талархалтайгаар хүлээж аваарай. Ягаад гэвэл урд хожид үзээгүй цоо шин аялал эхэлж байна гэсэн үг шүү дээ тий. Хүнтэй суугаад аав ээжтэйгээ хамт амьдардаг байж байгаа. Хүнтэй суугаад хүүхд гаргаад ээж болоод эхнэр болохоор хэцүү зүйлсүүд мэдээж гарших ч гэсэн энэ бол таны амьдралд урт хожид та зүйл хийж үзээгүй тийм сонин содон аялал руу орж байгаа шинэ бүлэг таны амьдралд нэгдэж байгаа гэсэн үг шүү. Тийм болохоор амьдралынхаа бүлэг болгоныхоо тэр онцлогуудыг бүгднийг гой талархаж хүлээж аваарай. Бүр цэвэршилт гэдэг зүйл ч гэсэн таны хувьд цоошин аялал шүү гэж бичсэн байлээ. Тэгээ бас нэг Солонгосын нэг эрэгтэй 50 гаруй насны тийм нэг захирал хүн байдаг байхгүй яг өөрөө жижиг дунд бизнес эрхэлж байгаа тэр хүмүүст ингээд зөвлөгөө өгдөг нэг солонгос хүн байдаг. Тэр хүн бол эрэгтэй хүн. Тэгээ тэр хүн ингээд хүмүүст бас зөвлөгөө өгч байгаа байхгүй. Тэгээ зөвлөгөө өгөхдөө болохоор тэр хүн өөрөө 50 гаруй насны хүн. Тэгээд 40 50 та эрэгтэй хүмүүст болохоор зөвлөгтөө ингэж зөвлөдөг гинэ. 20 30 та залуу эрэгтэйчүүдэд бити хатаархаа гэж зөвлөдөг. Яагаад бити хатаарх гэж байгаа вэ гэхээр тэр амьдралаар бид нэр амьдраад үтцсэн штеп. Харин өөрөөсөө илүү настай, илүү хөгшин хүмүүст хатаарах. Яг бол тэр чин тэр амьдралаар ямар амьдрал вэ гэдгийг бид нар мэдэхгүй, юу байгааг нь мэдэхгүй, цоо шин аялал учраас үзээгүй юм чи үтсэн тэр хүмүүст хатаарах л та. Тэгтэл өөрөө залуу байж үзээгүй юм шиг тэр залуучуудад бити хатаархаа. Ягаад гэвэл чи өөрөө залуу байж үзсэн штэ гэж зөвлөж исэн бас айгүй гой санагдчихсэн. Тэгээд энэ ном дээр ч гэсэн яг тэрнтэй төстэй зүйл хэлж илээ. Нас болгон дээр онцлог байгаа, дагуу болон сул талууд байгаа. Тэгэхээр цэвэршилтч байна уу? Гинт ээж болоо завгүй болоод ч байна уу те тэр олон онцлогууд чинь бүгдээрээ таны урд хожид үзээгүй цоо шин аялал штэ. Тэгэхээр үдцсэн юмдаа хатаархах биш үзээгүй тэр зүйлсүүдэд талархалтайгаар шин зүйл миний амьдрал дээр орж иж байна гэж талархалтайгаар хүлээж аваарай гэсэн байлээ. За тэгээд энэхүү бүсгүй зэн номон дээр бол энэ мэтчлэнгээр эмэгтэй хүнд өгөгдчихсэн байгаа тэр өгөгдлүүдийг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөд гадагшлуулах тусмаа та өөрөө аз жаргалтай сайхан амьдрах боломжтой шүү. Тэгээд эрэгтэй хүнийг бодвол илүү сэтгэл хөдлөл өндөртэй ч гэдэг юм уу те. Энэ минь зүйлсүүд бол ерөөсөө таны сул тал биш шүү. Энэ бол эрэгтэй хүнд өгөгдөөгүй зөвхөн танд өгөгдсөн таны бүр давуу тал шүү. Тийм учраас энэ давуу талуудаа гоё талархалтайгаар хүлээж аваад гадагшлуулах тусмаа та өөрөө жинхэнэ дотор гадар хоёроосоо бүр ингээд гоё өгөгдлийнхоо дагуу яг төрлөх мөн чанараараа сайхан амьдрах боломжтой шүү. Тэгээд дээрэс нь номын зохиолч маань тэр үгийг айгүй их бас бичсэн байлээ номон дээрээ бүсгүй заяа гэд. Бүсгүй заяа гэдэг бол ингээд айгүй гоё талархаж хүлээж авах ёстой зүйл учраас тэрийг сул тал гэж андууралгүйгээр яг тэр гоё өөртөө өгөгдчихсэн тэр бүсгүй заяагаа талархаад цаг мөч бүрийг нь гоё мэдрээд тэгээд одоо бүсгүй заяагаа ингээд ад жаргалтай гоё туулаарай гэж номын зохиолч маань бичсэн байлээ. За тэгээд өнөөдрийн бичлэг дээр бүсгүй зүүн сэрхүү номын номоос сурсан зүйлсүүдээ тавчлан ярьлаа. Тэгээд дараагийн бичлэг дээр уулзъя баяр та.